хууль өөрчлөгдсөн учраас дүрм өөрчлөгдөж байгаа гэж би ойлгож байгаа дондог дарга. Хууль тийм сайн болоогүй удахгүй өөрчлөлт оруулъя гэж олон гишүүн ярьж байгаа. Тэгэхээр ахаад энэ дүрм буцаад өөрчлөгдөх болох нэ гэж бодоод байна л да. Ер нь хэдэн жилийн настай дүрм хийгээд байгаа юм бол доо. Миний өмнө үг хэлсэн Бацуур гишүүн, Батэрдэн гишүүн бүгдээрээ санал нэг байгаа. Төрийн алба хамгийн том ажил олгогчийн хувьд ил тод хин яагаад шалгарч байгаа нь тодорхой. Тийм байхгүй бол энэ нэг маргаан бол хизээш тасрахгүй. Ажлын байр зарлагдлаа гэхэд би болно гэж урьдчилан зарлаа явдаг хүмүүс байдаг юм л та. Тэгээ үнэхээр ч тэр нь болдог. Тийм учраас хүмүүс төрийн албан зөвлөлд итгэхээ олждаг. Төрийн албан руу орох гэж тэмүүлээд байдаг нь маш тодорхой болсон шүү дээ. 25 та сургууль төгсөөд орлоо, 65 хүртэл ажиллаж болно. 40 жил зүгээр суугаад байхад хэн ч халахгүй. Алдаа гаргасан ч халахгүй. Яг зөвхөн хуулиар тэр нь 20-той. Халагдахтаа 36 сарын тэтгэвэр аавна. Үнэгүй орон сууц аавна. Тэгээ ийм шаардлага тавьдгүй мөртлөө ийм өндөр халамжтай, хангамжтай ажлын байр Монголд өөр хаач байхгүй шүү дээ. Тэгэхээр бид 90-ад оны ихээр төрийн албанд хүн татахын тулд хийсэн энэ олон урамшууллуудаа эргэж харахгүй бол төрийн албаны хууль дотор байгаа. Энэ албан руу хошуурах хүмүүс тасрахгүй, хошуурсан хойно хамгийн сайн нь орж чаддаг систем байхгүй бол тэгэл үргэлжил муу нэртэй алба хэвээрэл яваад. Тэгээ энэ нэг балансаа олохгүй бол хамгийн том ажил олгогчийн хувьд төрийн алба өөрөө хариуцлагатай хүн орж гардаг, алдаа хийсэн бол гарч идэг, санаачлагтай ажилласан дэшээ явж идэг, зүгээр суугаад байгаа нь ажилтаачлагдаад гараад явж идэг ийм л амьд алба болохгүй бол нэг л ороод авсан бол тэтгэврт гарч иж гардаг. Энэ болгоноос ч болоод энэ буруу урамшуул яваад байгаа учраас болохгүй байгаа юм л. Тэгэхээр одоо гишүүдийн хэлж байгаа үгийг харах юм бол төрийн албаны хууль нэлээд зарчмаараа өөрчлөгдөх юм байна. Төрийн албан агчдын тооч гэсэн 150 мянга байх шаардлагагүй юм байна. Төрийн албаны зөвлөлийн шалгаруул томилдог албан тушаал бол мэдээ 150 мянга биш шүү дээ. ТО ордгоо учраас 30-40 мянга дотор л эргэлдэг байх гэж бодож байна. Тэгээд төрийн албыг энэ 30-40 мянгаараа хаачаад тэрэн дотроо сонгон шалгаруулалт хийхдээ илүү ойлгомжтой ил тод хийгээд авах юм бол хүмүүсийн итгэл төрнө шүү дээ. Нөгөө талаас төрийн алба ажил олгогчийн хувьд бусад ажил олгогчтой хувийн хвшилтэд тэнцвүүцээр ийм урамшуулалттай хариуцлагатай байхгүй бол ямар ч хариуцлагагүй мөртлөө маш их урамшуул автсан байна. Нэг тэнцвэр байна шүү дээ. Тэгээ энэ нэг тэнцвэрийг төрийн албан зөвлөл, төрийн байгуулалтын байнгын хороо, төрийн албаны хуульд, засгийн газар ингээд тал талаасаа нэг дахиж нэг дөрвтэй өөрчлөлт хийгээд тэгэх юм бол энэ дөрвөн бас дахиж өөрчлөгдөх гэдэг юм л та. Тэгэхээр байнгын орооны бодлого, төрийн албан зөвлөл энэ үүссэн нөхцөлийг яаж харж байгаа талаар нэг цаашдын дараагийн 2-3 жилийн вижнээ нэг хэлж өгөөч. Одоо ер нь юу их хэвээр гэдэг. За хэн хариулах вэ? Дондог. За ихэвчлэн дарга бас хариулж болно. За тэр цаашдаа гэдэг дээр нь одоо байнгын орон дарга байгаа учраас өөр хариулсан зүг баха. Би байнгын орооны хуралдаан дээр болсон танилцуулгатай холбоотой нэмэлт одоо тайлбар өгье гэж бодож байна. Тэгэхээр дөрвөн болвол үнэхээр шинэ хууль гарсантай холбогдуулж өөрчлөгдөж байгаа, шинэ үдцтэй болсон. Тэгээд хэдийн хэрийн настайг бол өстой хэлж мэдэхгүй. Энэ хуулиа дагаад л одоо тэгээд хууль өөрчлөгдөл бас өөрчлөгдөж таарна мэдээж хэрэг. Тэр бол одоо мэдээж гишүүдийн дунд бол одоо хуулинд нэмэлт өөрчлөлт хийгсэн санаа оноо байдаг юм байлээ. Байгаа юм байлээ. Тэр бол одоо гишүүд ингээд боловсронгуй болох талаар арга хэмжээ авал хууль боловсронгуй болж ирэв сайн л гэж ойлгож байгаа. Тэгэхдээ энэ нэг юм байгаа. Итгэмж орон сууцны хувьд бол яг одоо төрөнд нь явж ирсэн тогтолцоо ч юм уу ер нь ажилласан жилийн бодоход зэрэг итгэвд гарч байгаа хүн бол төрийн албан хаагдлыг юу ч үл гардаг юм л та. Энэ бол одоо амьдрал дээр байдаг асуудал. Гараал яг зогсож байгаа ерөөсөө.
тэгэл цалин байхгүй ч юм уу тэдэнд тэтгэврийн мөнгөөр яаж ч амьдрах нөхцөл байхгүй. Хурааж хөрөмтлүүлсэн юм байхгүй. Тэр утгаар нь бол одоо бүх бизнесийн үйл ажиллагаа юмнуудыг хорж байгаад төрийн албанд ажиллаулждаг учраас тэрнтэй нь холбоотойгоор тэр хугацаа нь урт байгаад арай өндөр одоо шагнал урамшуулалт харагдаад ээж магадгүй. Хугацаа нь богино байвал тэрэнд нь тохирсон хэмжээний урамшуул байхыг бас үгүйсэхгүй. Ямар нэг хэмжээгээр урамшуул байж ажиллахгүй бол бас одоо хүнийг одоо бүх юм нь хорж байгаа чиний төлөө ажил гэж өглөө 9 цагт ирүүлээд орой 18 цагт явуулчаад байж ингэж шаардлага тавьж байгаа мөртлөө юу ч ойлгож болохгүй хаа гэж боддгийн. Хоёрдугаарт бол хариуцлагыг бид тооцохгүй яваад байгаа байхгүй. Уул нь хуулиудаар бол хариуцлага тооцох элементүүд заалтууд нь байж байгаа шүү дээ. Ерөөсөө тооцдоггүй учраас тэр чинь хариуцлагагүй нь суугаад байна гэдэг нь бас ингээд бусад зүгээр жирийн сайн ажиллаж байгаа хүмүүсээ аван хайлчих хэмжээнд яригдах болчиход байгаа маа гэж ингэж хэлэх байна. А нөгөө тал дээр бол цаашдаа бол одоо яг гişүүд санаачлаад явна гэвэл хууль орно гэвэл одоо банк ороод тэр нэг хилцээд явах хаа гэж ингэж бодож байна. Миний хувьд одоо ингэж хэлэх нь яг банк орон дээр бол энийг цаашдаа тэгнэ ингэнэ гэсэн асуудлаар бол яриаггүй. Энэ одоо гарсан хуулийн дагуу дөрмөө ингэж гаргая гэдэг асуудлаа яригдаад зарчмын зүйтэй саналууд орж иж хураагдаад ингээд орж ирсэн гэж хэлэх байна. За анги төвшин дараа. Бодлогын энэ улсын хурал сайн тогтоож авмаар байгаа юм л. За. Эртээд одоо хэд хоногийн өмнө үлээ дээ. Нэг 20 хоногийн өмнө би бас яг энд суужгаад их хурлын гишүүдтэй өөрийнхөө одоо бодлыг бас хэлж ийсэн. Ер нь төрийн алба гэдэг бол ингээд 90-ад оны хэн үеэс хойш гарсан тэр хуулиараа ингээл явж байгаа. Жил бүхэн нэмэгдээд л одоо саяхан 120 хэдэн мянга байсан бол одоо 150 хэдэн мянга болоод цаашдаа шинэ сургууль, эмнэлэг байгууллагын хэрээр л энэ одоо нэмэгдээд ингээд явах шинжтэй байна. За энэ төрийн албыг ер нь яавал зүйтэй вэ? Ер нь ойрын ирээдүйд ер нь юу хийвэл зүйтэй гэвэл би бас бодлоо дахиад хэлье. Төрийн албаа энийг нэг цомхон болгочмаар байна. Хамгийн нэгдүгээр цомхон болгочмаар байна. Энэ нийт ажил үйлчилгээгээ бол бүр яг ингэж тавьж байгаад ангилчмаар байна. За энэ нэгдүгээрт нь яг жинхэнэ төрд байх хэвээр ажил үйлчилгээ бол энэ байна. 1 2 3 тагнуул хэл цэрэг ч гэдэг юм одоо ингэж байна. Дараа нь бол төрдөж байж болох хувьд шилжүүлж болох, гэрээгээ шилжүүлж болох алба бол бас байна. Ер нь бол зайлшгүй төрд байх шаардлагагүй алба ажил үйлчилгээ байна. Гэрээгээр гүйцэтгүүлж болох, жишээлх юм бол хувьчилж болох. Ингэж хуваажгаад энийхээ дагуу төр яг одоо байх ёстой тэр хэсгээл үлдээч. Тэгээд цомхон болгоё. Тэгээд тэр үлдсэн хэсгээ бол төрийн албаа бол нэг үнэхээр чадвартай улсууд нь бол өрсөлдөд ордог. Хариуцлага хүлээдэг. Салин хангамжийн хувьд нэлээд одоо боломжийн хэмжээнд байдаг. Ингэж нэг цэгцэлж явахгүй зүгээр ингээл нэг л тоон нэмэгдээд л энэ далай шиг том юм л ингээл хөвөөд байгаамаа. Тийм учраас ингэж л цэгцлэхийг л төрийн албаа ойрын хугацаанд одоо бүр нэг зориг гаргаад ингээ хийчмаар л санагдаад байгаа юм. Зайлшгүй төрд байх хэрэггүй юм юу бол байж л байгаа юм л та. Ажил үйлчилгээ бол энэ дотор байгаа л байгаа юм. Тэрийг бол гаргачих. Гэрээгээр гүйцэтгүүлээ, хувьд шилжүүлчихье. Энийг л зоригтой хийчвэл энэ нэг төрийн алба гэдэг маань өөрөө цэгцэрч төрийн нэр хүндчихсэн олон түвний дотор энэ бол дээшлэх юм бол гэж тэгж л бодоод байгаа. Энэ дэндүү том байгаа юм. Би хэлдэг бид нар нэг явж үзсэн Шинэ Зеландд баха ингээ очиход 34 мянган хүнтэй төрийн алба. Тэгээд дэлхийд төрийн алба манай Шинэ Зеландын төрийн алба дэлхийд авилгал байхгүй гэдгээ бол хэдэн жилийн өмнө зарласан байгаа. Ягаад цомхон тэдэнтэйгээ бол ажилласан шиг ажилдаг. Төрд ажиллахын төлөө маш өндөр өрсөлдөөн болдог. Тэгээд бас боломжийн одоо салин хангамжтай байдаг. Хариуцлага сайн тооцдог. Тэг ийм л имийг л ойрын хугацаанд тиймэр юм шиг санагдаж байгаамаа. Тэгээ ер нь бол тэр төслийг бас одоо хэсэг улсууд одоо эндээс ч бас байгаа санал нэгдээд ер нь боловсруулаад ер нь өргөн барья гэсэн бодол